Сүүлийн эхний жилүүдэд олон орон асуудалтай тулгарч байсан ч Монгол орны уур амьсгалын эрсдэл нөхцөл амжилттай нутагшуулж чадсан билээ. Өнөөдөр бидний ашиглаж буй катодын зэсүүлбэрлэлийн технологи нь сайхан эдийн засгийн үр ашигтай байгаль орчин зүйлийг сөрөг нөлөө багтаах нь дэлхийд дахинд аль хэдийн ноцлогдоод байна. Эрдэмтний ногооны ордын балансын бас байгаагуулалтаа эсэлцэн хөдрийн овоолгыг хөхрийн хүчлийн сулруулсан уусмалаар уусгаж хүдэрдэг эсэлцэн эрцээс зэсийн ямыг усан усмалж шилжүүлж авна. Уусгалтын хэсгээс ирсэн зэсийн агуулга бүхий усан усмалыг бусад холцоос цэвэрлэх, цахилгаан химийн үйл ажиллагааны шаардлага гэсэн электролит усмал бэлдэх зорилгоор металл зэс сонгож үйлчлэгээтэй органик бодис ашиглан хандлах, уруу хандлах үйл ажиллагааг явуулдаг. Уусган хандлалтын хэсгээс ирсэн зэсвчлийн агуулга бүхий усан усмалыг цахилгаан химийн аргаар боловсруулж катодын цэвэрцэс үйлдвэрлэдэг. Эрдэнэ үйлдвэр өнөөдөр хоногт 8-10 тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд шинэ технологиороо 3-7 хоногийн хугацаанд 100 кг жинтэй 5 м-ийн зузаантай 1 м гаруй өргөн ба урттай 10 зэсийн хавтан боловсруулжээ. Зэс утас үйлдвэрлэл. Зэс утас үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хайлуулж зөвийнхөө шатлалтаа нарийсгах хоёр шатлалтай эерх бүрэг дамжлагуудаас тогтдог. Бид катодын зэсийг боловсруулж зэс утас үйлдвэрлэх зорилт тавин судалгаа хийх үедээ байгаль орчинд ээлтэй цэвэр технологиг чухалчлан үзсэн бөгөөд томог төхөөрөмжийн сонголтоо энэ шалгуурт нийцүүлэн хийсэн. Өнгөрсөн оноос Эрдэнэ компани зэс утасны үйлдвэр бүтээгдэхүүнийхээ тоог 7-оор нэмэгдүүлж цахилгааны урсгалагчид ашиглах зориулалттай зэс утсууд шинээр үйлдвэрлэж эхэллээ. Эрдэнэ компани зэс утсыг 1.2 м хүртэл нарийсгадаг, сүлждэг, хоёр төрлийн шугамыг Герман улсаас оруулж ирснээр зөөлөн зэс утас үйлдвэрлэдэг болсон. Эрдэнэ компани жилд 2500 орчим тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэж экспортын хөрөнгө зэрэгцээ 70 орчим тонн буюу 2 сая метр зэс утас үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж байна. Цаашид компьютерийн чипс болон зэс тууз, гэр ахуйн цахилгааны уртасгч утас үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.